Самабор хийдэд сахил хүртэн суусан бичээч язгуурт тэрбэр Заландра багшаас авшиг хүртэж баясгалант очрын Дэяныг 12 жил үлджээ. Нэгэн өдөр газар хөдөлж ядан бурхны хот мандал илт үзэгцэнд догтлон байсав. Түүнд хань вараа болдог бяслагч бүсгүй. Эн чин үзэгдэл төдий болохоос үнэмлэхүү эрдэм биш. Бүү хөөрлөх гэж сануулсан ч тоож сонссонгүй. Тэр бүсгүй уг чанартаа худагт дагн байжээ. Бас нэг удаа өхөр чулуун дээр гიშгтэл үлмий далдартал шигдсэнд их шид хүчийг иргшээв гэж омог төрөхөд дагн урдын адил сануулав. Мөн агаарт хөөрхтөн дагн адгуус төрөлтөн ч хөөр чадна. Эн чин гэгэрэл бишээ гэхэд Ганхава их шидийн эрдэмт даган баяс чадахгүй бол садаа буул гэж ондооцов. Нэгэн өдөр Дэянд суухт нь огторгууд 7 шөхөр өөрөө дэлгэгдэж 7 дамар тойронд уурсыг үзээд хамаг шидийг ирвшээв хэмээн санаж дагинсын сануулгыг үл тоон шүтэн бишрэгчдээс цуглуулж би шид хүчийг олсон тул Шри-Ланк руу явж шашныг мандуулна хэмээн тунхаглав. 3000 шавь түүнийг дагжээ. Далайн хөвөнд ирээд дагалдагчтай хүлэг онгоцонд суулгаад өөрөө усны мандал дээгүүр алхаж гин. Багшид маань хүртэл ийм чадал өггүй гэсэн бардам бодолд төрсөн даруйд шид хүчин замхарч давлгаанд цохиулж живг шахав. Тэр цагт дээш хартал Заландра багш огторгууд заларч харагджээ. Ганхава чи яагаа вэ гэж асуухт нь нүрээ улаалган үннээ өчв. Би Шри-Ланкад очиж шашин ном дэлгэрүүлье гэж бодсон юм. Даанч багшаас илүү чадал олжээ хэмээн бардам санахын зуур усанд живлээ гихтэн багш. Чамд тийм үл зохиохгүй. Өөрийнхөө л гэгэрэлд анхаар. Паталипутра хотод Дармапал хаан ном ёсыг тэтгэж буй. Тэнд миний нэг нэхмэлчин шав бий. Түүн дээр очиж юу хийснийг нь ёсчлон үлдгэж айлдаад замхарчээ. Багшийн айлдварт сүслэгтүүдийг агаарт хөөрөх тэргүүтэн шиднэ. Багшийн айлдварт сүслэгтүүдийг агаарт хөөрөх тэргүүтэн шид хүчин сэргэж гин. 3000 шавья дагуулan Паталипутрад очоод шавнараа нэг газар суулгаж өөрөө нэхмэлж югзрийг хайлаа. Хөвлгаан хүчээр нэхмэлчдийн утсыг тастаад хэрхэн залгахаар нь шинжиж явжээ. Таарсан бүх нэхмэлчд тасарсан утсыг гараараа залгаж байв. Удтал явсны эцэст хотын захад нэг ноорхоо нэхмэлчний утас өөрөө залгахтыг үзээд мөн дөө химэн баясаж хөлдөн мөргөв. Чи надад сүсгэлж байгаа бол хэлсэн бүхнийг минь дагаарай гэд оршуулгын газар очиж нэг хүүрлүү заагаад үүнийг идэж чадах уу гэж асуулаа. Ганхава хутгаа гарган огтлохоор завдсанд нэхмэлчин байз гэд агшин зур чон олон хувлаад хүүрийг хүү татан идэв. Ингэж идвэл болно гэд хэсэг байснаа 3 мөхлөг баас гаргаад одоо үүнийг ид гэсэнд Ганхава баас иддэг нохоо гахаа биш дээ. Идэж чадахгүй н гэжээ. Нэхмэлчин нэг мөхлөхийг өөрөө эзэнд үлдсэн 2 мөхлөгийн нэгийг тэнгэр нөгөөг нь лус залж одов. Тэндээс хоёул буцаж ирээд нэхмэлчин 5 зоосоор багахан арх мах аваад чи нөхдөө дагуулж ир. Хамтдаа номын хүрэн мүүлдэг гэв. Иймхэн эдэнд ганц хүн ханахгүй байтал багш шав 3000 хүн яаж найрлах вэ хэмээн гайхсаар нөхдөө дагуулж ирэв. Гэтэл югзрийн айдтдаар 7 хоног найрлавч эдээ ундааг дундалж чадаагүй дээ. Ганхавагийн шар удилж идэж уухын төлөө төрсөн биш. Явцгаая гэж дагалдагчдаа захирав. Ахуй ёсыг таниагүй нялхас авир төрхөөр л омгших хөөрхий. Арга бэлхийг мэдэхгүй югзэр адаг шидэрл хөөрцөлөх иви. Өөрийгөө гутаах учраас өөр газар бүү бит. Үнэмлэхүү утгыг танин таньтлаа. Үнэн сэтгэлээр бясалгалт хичээ гэж
нэхмэлчин багш сануулсан боловч Ганхава мөрөө хөөжээ. Самабуур хийдээс зүүн тийш 100 бэрийн зайтай хотын захад ирвээс Лизиг их жимст модны дэргэд нэг охин сууж байхдаа таарчээ. Надад жимс өгөхтөн гэхэд охин эсвэв. Ганхавад харцаараа модны жимсийг унахад тэр охин нүдэд охин жимсийг буцааж модонд наав. Уур нь хүрсэн Ганхава тарин шивсэн даруйд охины хамаг биеэс цус садарч үхэдхийн унав. Түүнийг харсан олон хүн бурхны шашин инэрэнгүү атал энэ хувраг хүн алав хэмээн муу шасанд Ганхавагийн хилэн амьрлаж нэгүсэл төрөөд тарины чадлаа цуцсанд охин сэргэж үндэв. Тэгмэгцээ Ганхавад буцааж тарин шившив. Ганхавагийн биеэс цус садарч муужрах шахан өвдөгтөө Бандэ дагнаас гуйжээ. Миний энэ өвчнөд туслах юм өмнө зүгийн цогт ууланд бий. Авчирч өгөөч гэсэнд дагн 6 сарын газрыг 6 хоногт товчилж цогт уулнаас им аваад буцаж явтал 7 хоног дээр нь замын дэргэд өнөөх жатахчин охин эмгэний дүр товилж уйлан суужээ. Та юунд уулна вэ гэсэн тэмгэн хэлв. Ганхава югзэр нас нүхцснийг дуулаад гашууднам. Тэгвэл энэ юм хэрэггүй болжээ гэд хаяхт нь эмгэн шүүрэн ав. Буцаж иртэл Ганхава амьд байлаа. Им хаана байна гэхэд болсон явдлыг өчөв. Бие орхих цаг нэгэнт тулсныг ойлгосон югзэр шавнартаа 7 хоног ном номлож тэргүүнээ тасдагчийн өвдөс өгөөд Дианд орж хажтын оронд морилжээ. Бандэ дагн тэр охиныг дээд тэнгэр, доод лус, дунд хүний ертөнцөөс хайж авсаар эцэст нь Самбала хэмээх модны дотор сууж байхад нь барьж аваад тариндж хөнөв. Ата омгийн сэтгэл ариун мөрд зэтгэр болдгийг үүнээс ухаартугай. Ганхава хэдийгээр багш дагнсын удаа дараагийн сануулгыг тоолгүй явсан ч эцэстээ ухаарч сэхэрснээр хажтын зүрхэнд нэгдсэн байна. Амьдрал бол хичээл гэдэг. Багш бурхад шавьдаа туслахын тулд бүх боломжийг ашигладаг. Ганхавад өөрийнх нь эгог тэр охины дүрээр ховлгож үзүүлсэн бизээ. Эцсийн мөчөд түүнийг дагнс газрын гаваас олж устгасан гэдэг нь Ганхавагийн эгог бүрэн тасцсны тэмдэг болов. Хажид дагны нэгэн дүр толгоогоо тастаж гартаа барьсан нь биег баримтлах үзлээс гитлэг тохио. Тархины сэтгхүүгээс салж зүрхэндээ оршихын сануулга.